Бейсболд ялахад хамгийн чухал зүйл юу вэ? Авьяас уу? Сургууль руу эсвэл сэтгэл зүй юу? Сайтама Лайканс бол Японы лигийн хамгийн муу баг. Гол шидэгч нь гэмэхэд багийн од цохигч Хиромичи Кожима орлох хүнийг хайж эхэлдэг. Тэгээд тэр нэг сонин газар доорх мөрөөдөө тоглоомыг олж мэддэг. One out. Шидэгч ба цохигч хоёрын нэгийн эсрэг нэг лаа. Тэнд тэр гаднаасаа Жижимид харагдагч 499 дараалж ялсан шидэгч Токучи Тоята таардаг. Кожима түүнийг сордогч хэндээ ялагддаг. Гэвч цохилдөө хүрсэн Кожима өөрийн бейсболын карьераа Токучигийн баруун гартаа бооцоон тавьдаг. Кожима гараа хуглан байж мөрөнд ялдаг ба Токучиг Лайканс багийг урьдаг. Гэхдээ Токучид өөрийн гэсэн нөхцөл бий. Тэр санаанд оромгүй гүйцэтгэл суурилсан гэрээ байгуулна. Шидэж аут хийсэн бүртээ 5 сая йен авна. Харин ран алдвал 50 сая йен төлнө. Сонсохоор галзуу мэт байгаа биз? Гэхдээ Токучигийн жинхэнэ зэвсэг бол түүний шидэх чадвар огтонч биш. Харин түүний оюун ухаан. Токучи өсөлтөгчөө судалж гаргах шийдвэрийг нь үрчлэн хамаглаж талбай дэх бүхний үдэгдэж цохигчийн бүх хүлээлтийг эвдэн бөмбөг шиддэг. Кайтаны Шинобугийн мангаас хэдүүлсэн One out 10-10 бейсбол гэхээсээ илүү сэтгэл зүйн талаар гардаг. Токучи бүгднгийн толгойг нийлгүүлдэг. Багийн эзэд хэсэг талын баг шүүгчдээд бүр өөрийн багийнхаа болон дасгалжуулагчаа хүртэл ялахад хэрэгтэй л бол хэнийг ч хамаагүй. Мөн 19 дахь анги нь бол ёо хэлэх ч юмгүй. Үзээрэй. Өдөр бүр нэг анги.